Байцгаана уу та бүхний өдрийн мэндийг хүргэе. За сургалтын менежерээс шалгалт үүсгэх, шалгалт зохион байгуулах товч заавар өдөө бичлэгийг хүргэж байна. За сургалтын менежер өөрийнхөө эрхээр нэвтэрч орсныхаа дараагаар зөв гартад барилгах цэснүүд дотор шалгалт үнэлгээ гэсэн цэс рүү дараад орохлоор шалгалт үүсгэх гэдэг шинэ цэс нэмэгдсэн байгаа. За шалгалт үүсгэх гэдэг шинэ цэсэнд дарж ороход багшийн шалгалтын сангийн шалгалт үүсгэх хэсэг рүү шууд шилжиж орно. Шалгалтын сан руу орно гэсэн үг. За ер нь бол багшийн шалгалт үүсгэдэг заавар үедээ бичлэгээр үүссэн бол доторх агуулга бүх яг одоо ажиллаар бүх юмуд нь яг ижилхээ. За тэгээд ерөөхдөө бол сургалтын менежерээс шалгалтыг өөрөө бүртгээд үүсгэх бүрэн боломжтой. Мөн манай CMS-ийн сангаас бэлэн шалгалтын материал татаж аваад шалгалтуудаа үүсгээд үр дүнд анализ матриц тайлан судалгааг нь авах бүрэн боломжтой. За шалгалт үүсгэх гэдэг дээрээ дарж орсноор дараах байдлаар ийм цог нээгдэнэ. За энэ анги гэсэн сонголтын дээр сургалтын менежерээс үүсгэж байгаа учраас 1-ээс 12 дугаар анги буюу бүх ангиуд нь гарч ирнэ. За өөрийнхөө хүссэн ангиас сонгоход хичээл судлагдахуунууд мөн адилхан бүх хичээл судлагдахуунууд гарч ирнэ. За эндээсээ сургалтын менежер маань хүссэн судлагдахуунаас сонгоод хүүхдүүдээс шалгалт авах бүрэн боломжтой болчихсон гэсэн. За судлагдахуунаас сонгосны дараагаар энэ дээрээ шалгалтынхаа нэрийг үүсгэн. За тэгээд мэдээж төрөл буюу бүлгээр юм уу эсвэл явцын шалгалт авах гэж байгаа юм уу гэдгийг өгөөд тайлбар хэсэг дээр нь за цаг хугацаанд орж ирээрэй гэдэг ч юм уу эсвэл шалгалтанда тийм ээ чухам гортогтой бэлэн байхыг анхаарна уу цагтаа бэлэн байхыг анхаарна уу махарна уу гэдэг ч юм уу тийм заавар зөвлөмжөө хүртэл оруулах бүрэн боломжтой. За энийг оруулалт дуусны дараагаар шалгалтын үргэлжлэх хугацаа энд бүртгэж өгнө. За хэдэн минутын шалгалт авах нь 40 минут юм уу 60 минут юм уу аль эсвэл тэрнээс их үү бага уу гэдэг хугацаагаа энэ дээр оруулаад өгчнө. За тэгээд шалгалтын үр дүн гарс дуусны дараагаар зөв хариултыг харуулах уугүй гэдэг сонголтоо хүртэл эндээсээ хийгээд өгчих бүрэн боломжтой. Хадгалах төвчлөөр дарснаар шууд дараагийн асуулт оруулдаг хэсэг рүү орж ирдэг. За асуулт оруулдаг хэсэг дээр бүх яг энэ бол шинээр даалгавар бүртгээд оруулах бүрэн боломжтой. Энд бүртгэж оруулсан даалгаврын санд хадгалагдахгүй гэдгийг анхаараарай. За тэгээ хэрвээ энэ дээр даалгавар оруулахгүй шууд бэлэн даалгаврын сангаас авна гэх юм бол асуулт сонгох гэдэг төслүүд дээр дарж орсноор таны сонгосон тийм ээ анги болон хичээл судлагдахууны нэг жээлжтэй дээрх даалгаврын тоонууд ингээд та бүхэнд харагдаж эхэлнэ. За тэгээд сонгосон даалгавраа оруулаад энэ дээр асуултын тоогоо оруулаад нэмэх гэсэн төслүүд дарснаар тань дээр энэ дээр даалгаврууд нь орж ирнэ. Орж ирсний дараагаар хадгалах төслүүд дарснаар шалгалтын материалд амжилттай байршна гэсэн үг шүү. За тэгээд шалгалтын сангаа үүсгэснийхаа дараагаар шалгалтын материал үүсгэснийхаа дараагаар тухайн шалгалтын артталт нь байгаа энэ 3 цэг ногоон өнгөтэй 3 цэгтэй дарахлаар шалгалт авах гэсэн юм сонголт зэс харагдаж байгаа. За шалгалт авах гэсэн зэсэн дээр дарснаар тийм ээ шалгалтын эхлэх болон дуусах огноог нарийн тохируулж өгөх шаардлагатай гэсэн. Ерөнхийдөө бол шууд таны саяны оруулсан минутаар шууд тооцож цагийг гаргасан байх хэдий ч гэсэндээ эхлэх огноо яг одоо оруулж байгаа огноогоор тавигддаг учраас энийгээ таад маань яг хэдэн сарын хэдний өдөр хэдэн цагаас авах вэ гэдгээ нарийн тохируулж тооцоолох хэрэгтэй. За тэгээд тухайн авсан шалгалт маань тухайн мэргэжлийн багш нарын үнэлгээ нэгдэн тооцогдох уугүй гэдгээ энэ чекээсээ чеклж өгнө. За тэгээд чеклэх юм бол аль нэг жижигэл дээрээс авсан үнэлгээ нэг болох вэ гэдгийг хүртэл сонгож өгөх шаардлагатай болно гэсэн үг ээ. За тэгээд мэдээж болгоомжтой 9 дугаар ангийн шалгалтын материал үүсгэж байгаа учраас 9 дугаар ангийн бүх бүлгүүд харагдах бөгөөд сургалтын менежер анги гэсэн сонголтын чекснээр бүх бүлгүүдээс шалгалт авах бүрэн боломжтой гэсэн үг. За аль эсвэл тийм ээ бүлгүүдээ үлдээгээд зарим бүлгүүдээс нь авч болно гэсэн үг. Аль эсвэл цөөн тооны хэдэн бүлгүүдээс нь хүртэл ялгаад шалгалт авах бүрэн бас боломжтой шүү. За тэгээ хадгалах төвчлөөр дарснаар шалгалт гэсэн хэсэг дээрээ шилжих бөгөөд суралцагчийн гүйцэтгэсэн хугацаа одоо гүйцэтгэсэн суралцагчийн тооноос хамаарат үр дүн болон тайлан анализ матриц дүнгийн автгаа буюу тийм ээ тайлан шинжилгээ бүх юмудаа эндээс авах бүрэн боломжтой болдгоо. За анхаарал хандуулсанд баярлалаа. Зааш бүгдэнд нь шалгалт үүсгэхэд нь ажлын амжилт хүсье. Баярлалаа баяртай. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.